Олон нийтийн сүлжээнд биднийг ямар аюул отож байдаг вэ? Олон нийтийн сүлжээг бид өдөр тутам ашиглаж байна. Гэвч энэ сүлжээг аюулгүй хэрэглэх нь хамгаас чухал. Жишээ нь танихгүй хүнээс танд найзын хүсэлт ирвэл яах вэ? Танд сонголт хийх эрх бийж бид танд татгалзахыг санал болгож байна. Учир нь тэр хүний тантай найз болсон зорилгыг та мэдэхгүй шүү дээ. Бусдын нийлсэн эсвэл таны илгээсэн холбоос файл руу шууд нэвтрэх нь эрсдэлтэй. Учир нь тэд таны хувийн мэдээллийг олж авахыг зорддог. Зорьсондоо ч хүрлээ. Ийм танихгүй хүн найзын хүсэлт илгээвэл бүү зөвшөөр. Тэдэнд гэмт хэрэг үлдэх боломжийг битгий олгоорой. Учир нь захин орчинд хохирч болох эсэх нь гагцхүү танаас таны сонголтоос шалтгаалдаг. Олон нийтийн сүлжээнд биднийг ойр тойрныхан маань хүрээлдэггүй. Аам банкны санхүүгийн боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд бэлтгэв.